Аримчаас нийгэмлэг нь Библийн хүн болгонд хүрэхийн төлөө Библийг орчуулах, Библийг түгээхээс гадна Библийг сурчлах, таниулах, Библийн хэрэглэхийг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Тэгээ энэ ажиллагааны хүрээнд бид нар Grow Mongolia үйлчлэлтэй хамтраад бичвэрийг бүтнээр ба үнээр гэдэг энэ санаарыг хамтран зохиолж байгаа. Маш их баяртай байна. Тэгээ энэхүү сургалт маань өнгөрсөн өдрүүдэд Баян-Хонгор аймаг, Дархан хот, бас Улаанбаатар хотод зохион байгуулагдаад байна. Энэ сургалтанд бас 100 Христэд итгэгчид оролцож байгаад бол туйлын баяртай байна. Тэгээ яг өнөөдөр зохион байгуулагдж байгаа энэ сургалт бол их онцлогтой. Яг гэвэл энэ сургалтаар дамжуулаад бид нэр 200 гаруй жилийн настай хуйлмал бичээсийг тэр дундаа Мосегийн бичсэн 5 ном болох Тоорог бид нэр хуйлмал байдлаар ингээд Христэд итгэгчдтэй танилцуулж байгаа. За үүнтэй яг адилхан бараг шахуу настай буюу 1800-аад онд монгол хэл дээр орчуулагдсан шинэ гэрээг бас ариун бичээс Библийн нийгэмлэг маань энэхүү сургалтаар бас төлөвлөж байгаагаар онцлогтой. And tonight had the great privilege of being here with the Mongolian Union Bible Society and Grow Mongolia for a special presentation of a 200-year-old Torah and what it demonstrates about the very strict scribal tradition that ensured that the words that we have in our own Bibles, in Mongolian, in English, and in other languages, are accurate to the words that Jesus gave to us. So I direct a ministry in the U.S. called Unabridged Truth, and our mission is to ignite a passion for the Bible among all people. It's very similar to the mission statement of the Mongolian Union Bible Society, and so we have a special kinship together, and it's just been wonderful working with them. David багш маань болохоор 200 жилийн настай эртний Тоора номыг авчирч Монголын итгэгч ахын дүүсний үзүүлж байгаа. Үнэхээр гайхалтай бас итгэгч болон итгэгч бас хүмүүс ч гэсэн Библийн талаарх зөв болоод энэ маш цэгцтэй энэ сайхан боловсролыг бас олгож өгч байгааг би бас итгэж байгаа. Тэгээ миний хойно болохоор 200 гаруй жилийн настай туглын ярьсан дээр бичсэн еврей Библийн буюу эхний хуулийн 5 номын хуулиас бол энд байна. Яагаад энэ зүйл маань айгүй чухал вөхөр бидний Библи гэдэг ном маань ямар нэгэн байдлаар хэн дуртаар гарч ирээд орчуулаад хийждэг тийм зүйл биш маш нарийн шалгуур стандартын дагуу эрт үеэс одоо хүртэл бид уламжлаж байна гэдэг нь бас их ойлголоо. Тэгээд цаашдаа бас бидний мэдлэгийг тэлсэн бас бидний энэ хөө итгэл бас нэмэр усны юм зүйлсүүд бас олон үйл ажиллагаа бас болоосоо манай итгэгч нар бас энд олноор ирж бас суугаасаа гэж бас хүсэж байна. Ингээд итгэхэд ер нь бол бэрх байсан. Тэгээд энэ тухлын арьс гэдгсэн шүү дээ тий. Тэгээд би яг ингээ харахад яг цаас шиг тэг бичвэр нь маш тод, өөр ойлгомжтой. Тэг би хараад айгу гайхсан. Ер нь итгэмээргүй л санагдсан ингээд тий. Яг ингээ өөрөө нүдэрээ харж ижил итгэж байна. Эдгээр гайхалтай олдуруудаар, эдгээр гайхалтай үзмүүдээр дамжуулаад Бурхны үг ямар бодиттой, хөдөлшгүй, баталгаатай вэ гэдгийг бид нэр энэхүү сургалтаар дамжуулж Христэд итгэгчдтэй танилцуулж байгаа нь бол гайхалтай үйлчлэл юм аа. Тэгээд энэхүү үйлчлэлийг хамтран зохион байгуулсан ариун бичээс Библийн нийгэмлэгийнхаа баярлалаа гэдгийг хэлмээр байна. Ариун бичээс нийгэмлэг нь монгол хэл дээр байгаа Библийг хүргэн төлөө бүх үйлчлэлүүд хамтран ажиллахад бэлэн байна. Библийг бүрэн ба үнээр нь монгол хүн болгонд хүргэхийн төлөө хамтдаа хичээцгээе.